Одоо юу болоод байгааг бүр ойлгохоо байла. Дэлхий буруу тийшээ эргээд байгаа мөн хаашийн. Сүүлийн хэд хоног бүр аимшигтай байла. Тэр мангар бит хоёрын хооронд болоод байгаа юмыг нэг тийш нь болгочмоор байна. Ингэж бодож дуусалгүй эргэж хартал муу хүнийг бүүд дурс гихчээр тэр миний ширээний хажууд ирчихсэн зогсож байла. Нэмэн чи машинтаа явж байгаа юу? Би машингүй. За. Тэгвэл надтай зүг эмнэлэг рүү явчих. Цаг хэмнэх бах. Өнөөдөр би хангалттай ичмэр байдалд орсон юм чинь. Одоо бас машинд нь суугаад цуг явбал бүр л эвгүй юм болно гэж бодоод худлаа хэлэхээс өөр арга байсангүй. Би хэдэн ажил амжуулчаад гарах хэрэгтэй байна л да. Төрүүлээд явж ах уу? Би ажлаа дуусгачаад гэс яваад очие. Тэрнийг юм хэлж амжаагүй байтал бидний яриг сонсож байсан бололтой Зэбэ гинт яриан дундуур орсноо. Нэмэн өнөөдөр чи ажил дуусчихсан штэ. Оргил дарахтаа цуг явахгүй юу да? Баяртай дарга. За, баяртай Зэбэ. Тэгвэл хоёулаа цуг явъя нэмэн. Харж байгаа биз? Эднэр мөн сайхан санаа нийлж байх шив те. Йоо, би тэрний машинд нь цуг сууж явах болчлаа штэ. Энэ одоо юу вэ? Ямар муухай үнэртэй байна. Тэр миний бодлыг уншсан юм шиг ингэж хэлв. Бөөлжс. Зүгээр ч нэг бөөлжс биш. Чинийх штэ. Өнөөдөр шинэ оффистаа ирэхдээ чиний ачаар ийм л машинт ирлээ. Өглөө ажил эхлэхээс өмнө хальт угаалгасан. Өнөр найрлахгүй байна. Дахиад бүр сайн угаалгахаас баларсан юм аа. Би ч хийсгийн хэргийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй болж байгаа шиг байна да. За яах вэ? Хэрвээ шинжилгээгээр чи яагаачгүй гэдэг чинь батлагдвал би машиныг ч угаалгаж өгье. Би чамайг яагаачгүй гэж өчнөө удаа хэлсэн дээ. Гинт тэрний над руу бөөлжсөн намайг гүтгснийх нь хариуг өөх нэг сайхан санаа надад төрлөө. Хэрвээ намайг буруугүй гэсэн хариу гарвал чи өөрөө миний машиныг угааж өгөөрэй. Тэгэж хэлэхээр нь миний уур хүрээтэл явчихлаа. Гэхдээ нэг бодлын мөнгө өрөх хэрэггүй ашигтай ч юм уу гэж бодлоо. За тэгье би угаачихна. Намайг тэгэж хэлэнгүүт тэр нэх муухай нээснэ. За тохирлоо шүү гэлээ. Тэгээд би өөр юм ярьсангүй. Харин өдөр намайг өрөөрөө н орохоос өмнө тэрний хэлсэн юм гинт санаанд орлоо. 3 сар гэж тэр юу юу яриад байсан юм бол надад одоо алдаад байх юм байхгүй юм чинь асуучдаг чинь билүү? Чи намайг өрөөрөө ч ороход 3 сар гэж нэг юм хэлсэндээ. Юуны талаар ярьж байсан? Компанитай холбоотой юу? Чамааг орж ирэхээс өмнө би юм л бодож байсан да. Чи хүний яриаг нууцаар шагнаж байсан юм уу? Үгүй. Яг намайг орохдоо тэгж хэлж байгаа чинь сонсогдсон штэ. Тэгээд тэр чинь компани талаар байсан уу? Чи маргааш нэгэнд мэдхээс хойш яг одоо чамд хэлчих хэлдэ. Тийм ээ. Компани талаар байсан. Манай төв офис надад энэ салбарын ашгийг 25% хүртэл нэмэгдүүлэх 3 сарын хугацаа өгсөн. Хэрвээ би тэгж чадахгүй бол энэ салбар хаагдана. Нэрээ юу? Би арай л чанга хэлчих үү дээ. Тийм ээ, нэрээ. Би ч гэсэн тэгүүлмээргүй л байна. Өнөөдөр чиний юм бодогдуулсан лекцийн чинь дараа би ер нь дахин нэг хурал зарлаж энэ салбарт байгаа асуудлыг ажилчдад нээлттэй хэлье гэж шийдсэн. Байдлыг энэ чигт нь орхивол бүгдээрээ бухимдаж ажиллах хүсэлгүй болох юм шиг байна. Тэгтээ өнөө өглөөний шиг сүрдүүлсэн байдалтай биш. Аль болох дэмжсэн, урам өгсөн байдалтай хэлээрэй. Би үнэхээр хэлэхгүй чадсангүй. Миний тэгж хэлсэн учир нь хүмүүсийг илүү сайн ажилласаа гэсэндээ л тэгсэн юм штэ. Гэхдээ магадгүй хэлсэн юмнаас ч болоогүй байх л да. Хэрвээ манай ажлын хуйгаа ах бидэнд яг тэгж хэлсэн бол бид нар харин ч чиний хүссэн шиг илүү сайн ажиллая гэж бодох байсан байх. Ягд гэвэл бид тэр хүнд итгэдэг учраас. Бид нар буруу юм хэлсэн ч гэсэн тэр хүн бидний зүрхийг өвхүүлж бидний санал бодлыг үл тоох ч юм уу биднэрт хариуцлага тооцох хүн биш гэдгийг мэддэг болохоор тэр. Харин оргил гэдэг хүнийг бид нар мэдгчгүй дөнгөжл уулзсан хүн. Тэгэхээр хуйгаа ахад итгэдэг шигэ чамд итгэхгүй штэ. Тэрний хэлж байгаа ч үнний ортой шүү. Байгууллага хамт олон үр бүтээмжтэй найрсаг ажиллахын тулд нэг нэгэндээ итгэдэг байх хэрэгтэй гэдэг бол яа харахгүй чухал зүйл. Одоо энэ ажилчид халагдчихгүй гэсэн айдастай. Дээрэс нь
сайн танихчгүй шин даргатай болохоор хэнд итгэхээ мэдэхгүй болоод байгаа бахал та. Миний хийх хамгийн чухал зүйл бол эхлээд хүмүүсийн ажиллах урам зоригийг дахин сэргээхийн тулд тэдний итгэлийг олж авч хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлэх. Ажиллах орчныг илүү эерэг болгож өгөх хэрэгтэй юм байна. Тэгнэ гэдэг нэлээд олон юмнаас хамаарах бах та. Хэрвээ хүмүүсийг чамд итгээсэй гэж хүсэж байгаа бол бид нарыг илүү хувь хүн талаас нь таних гэж хичээх хэрэгтэй. Хүн бүртээ тус тусад нь ярилцвал бөөнөрөө уулзалт хийснээс хамаагүй илүү нээлттэй ярилцах боломж олгоно гэж бодож байна. Дээрээс нь зөвхөн ажлынхан талаарч биш, тэрнээс илүү зүйлийг мэдэж авч болно. Юунд дуртай, дургүй эсэх, хийж байгаа зүйлсийн, хобби, гэр бүл, тухайн хүний чухалчилдаг үнэт зүйлс гээд хувь хүн талаас нь мэдэж авч чадна. Ажилчид компанид юу хийж өгч чадахыг олж мэдмээр байгаагаа ойлгуулахаас гадна компанич биднийг хэрхэн үнэлж, дэмжиж, талархаж байгааг нь ч бас ойлгуулна гэж бодож байна. Тэгж ажил хүмүүс жинхэнэ шаргуу ажиллах урам зориг өгнө штэ. Ингээд чи их олон найзтай байх тийм үү? Тийм шүү. Би ер нь их нийтч хүн болохоор найз нөхөд олонтой. Найз залуус ч олон байдгүй. Бурхан минь, энэ одоо нэрнгээсээ мэдэх гээд асууж байна уу? Эсвэл миний уурыг хүрэх гээд асууж байна уу? Наадах чинь хүний хувийн асуудал. Тийм юм ярилцах хүртэл чамд итгэхгүй л шүү. За, чиний зөв. Бид хоёр чинь бие биенээ нэг шөнө нэг өдрийн хугацаанд л мэдэж байгаа юм чинь. За, ямар ч байсан компани хурлын дараа би хүн тус бүртээ уулзаж хүмүүсийг арай илүү мэдэж авъя да. Энэ яста ядаргаатай амтан ч гэсэн үнэнгээсээ хичээж авах шиг байна. Хүмүүсийн хэлхийгч нээлттэй сонсох гээд компани асуудлыг засах гээд бүр шолоодчихсан юм шиг байна. Тэгээд би тэр уулзалтаас өмнө хүмүүсийн талаар жаахан судалж өгч тусалж болно шүү гэж тэрэнд хэллээ. Баярлалаа. Зүгээрээ. 24 цагийн өмнө бол би өөрийгөө баярлалаа гэж энэ галзуу охинд хэлнэ гэж төсөөлж байсангүй. Харин тэрний компанийнхаа төлөө ямар сэтгэлтэй хандж байгааг, ямар хэрэгтэй бодооштой зүйлс хэлж байгааг нь харсан чинь энэ хүн үнэхээр компанид хэрэгтэй ажилтан юм байна гэдг нь харагдаж байна. Хөх, надад баярлалаа гэж хэллээ гэж юу? Тэрнийг тийм сайхан зантай байдаг гэж мэдсэнгүй. Оо яна, чанга инеч хөөдөө. Гадаа өөр юм руу харж инээсэн юм шиг л царайлахаас. Удалгүй би дэмлэг дээр ирлээ. Үннийг хэлэхэд би тэрний яагачгүй гэдгийг ер нь бол мэдэж байсан л да. Гэхдээ юмыг яаж мэдхэв? Имжит үзүүлэх хэрэгтэй гэж бодоод өчигдрөөс хойш усан дараагүй юм.